Будгийн шингэхгүй барзаагаад байна уу? Эсвэл 2-3 цагийн дотор шингэчээд арилжаад байна уу? Тэгвэл наашаа анхаараарай. Праймер яагаад хэрэглэх талаар ярьж өгье. Нарны тос нь нарнаас хамгаалагччлан праймер нь пудр болон кремний хорноос хамгаалan будалтыг илүү арзаалахгүй толгор болох үүрэгтэй гэмэ. Өөрөөр хэлбэл праймер нь нүхчил болон арсны өвчлөөний завсар орон арс болон кремний хооронд бүрхүүл үүсгэн будалтыг илүү цэвэрхэн харагдуулан хөгжих үүрэгтэй байдаг. Хүний арс нь түрхсэн зүйлээ шууд өөртөө шингээх үүрэгтэй. Тэрээр праймер хэрэглэхгүйгээр кремийг шууд арсан дээрээ түрхснээр арс хордон нүхчил томрон будал барзаалагдаг. За тэгвэл праймер хэрхэн сонгох вэ? Өөрийн арсны онцлогоо шалтгаалan сонгоно. Туурай энгийн арстай бол арсаа чийгшүүлэх праймер сонгох хэрэгтэй. Тослог арстай бол мат гэсэн бичгтэй праймерыг сонгох нь зөв. Та хуурай арстай мөртлөө мат праймер сонгох юм бол таны арсыг илүү хуурайшуулна. Хэрвээ та тослог арстай мөртлөө чийгшүүлэх праймер сонгол таны арсыг илүү тослогжуулна гэсэн. Хүмүүс бейс болон праймерын талаар төдийлөн ялгаад байдаггүй. Энэ хоёр нь пудрны хорноос хамгаалахаараа ижил үүрэгтэй боловч хэрэглээ нарийн өөр юм. Хэрв таны арс нүхжилттэй, илгсэн өвчлөлттэй бол арсаа илүү толиолох зорилгоор праймерыг сонгох нь зөв. Хэрв таны нүдний доор хөхрөлттэй, газрын улаалттай, өнгийн өөрчлөлттэй бол бейсийг сонгох нь зөв юм. Бейс нь маш олон төрлийн өнгөтэй. За жишээлбэл ногоон өнгө нь арсны улаалтыг дардаг болохоор хацар болон хамарны хоёр талд хэрэглэл тохиромжтой. Нэг ягаан өнгө нь арсныг ундарч харалсан хэсгийг дарж өгдөг болохоор T зон болон C зоноор хэрэглэл тохиромжтой. Ягаан өнгө нь харалсан хэсгийг дарж өгдөг болохоор нүдний доотлын хөхөрсөн хэсэг дарж өгвөл тохиромжтой. Шар өнгийг гунцсан болон өнгө алдсан хэсэг түрхэж өгнө. За тэгвэл ямар дараалалаар хэрэглэх вэ? Арсаа чийгшүүлсний дараа нарны тосны араас түрхэж хэрэглэнэ. Хэрвээ та праймер болон бейсийг зэрэг хэрэглэж байгаа тохиолдолд праймерыг бейсийн өмнө нь түрхэж өгнө гэсэн үг. Батгатай арсны суур бодолт. Эхлээд арсаа усан сүртэй бүтээгдэхүүнээр маш сайн чийгшүүлж өгнө. Батгатай арс нь улаалт ихтэй байдаг тул ногоон өнгийн бейсээр арсны өнгийг жигдэлж өгнө. Хэрв бейс түрхэхгүйгээр шууд фаундейшн түрхэж хэрэглэх юм бол арсны улаалт харагдахгүйгээр зогсохгүй будалт барцаа. Бейс түрхснээ дараагаар фаундейшн түрхэнэ. Фаундейшнийг сонгохдоо батгахгүй хэсгийн арсны өнгөтэй дүүцэх фаундейшн сонгоно. Фаундейшн түрхсний дараагаар арсны өөдөө хэсэг дээр консилер түрхэнэ. Хамгийн сүүлд нь будалтыг түгжиж илүү удаан байлгах зорилгоор паудер түрхэнэ. Улаалтай арсны суур будалтын талаар тайлбарлалаа. Skin Code KBT